За CloudWatch аларм арах юм бол бидний зааж өгсний дагуу 3 удаа шалгадаг 15 минут 90-с дээш шивдгээр аларм өгнөсөн тохиргоотой. За SNS-ээ харах юм бол бас subscription маань confirm болсон те. Бид нар түрүү мэйлээрсээ confirm хийсэн учраас. Тэгээ бид нар энийг бас апдейт хийж өөрчилж болно. Өөрчлөх юм бол өмнөх байгаа юмнасаа ингэж өөрчлөх чинь гэдэг ялгааг нь шууд харуулж өгдөг байгаа. Одоо Git-ийн diffтэй төстэйгэр гэсэн үг. За ингээд өөрчлөлт маань changes маань тийч харагдан. За бид нар одоо шууд апдейт явуулчих юм бол саяны имэйлийн өөрчлөлт маань одоо ороод ирнэ гэсэн үг. SNS topic өөрчлөлт орж ирээд за тэр маань complete болчлаа. За апдейт маань бас complete тэгээд stack-ийн хувьд бас амжилттай дуусчлаа гэсэн үг. За бид нэр хэрвээ энэ дээр нэг дефе хармаар авах юм бол те. За эндээс параметр өөрчлөлт ямар нэгэн заавал параметрт ямар нэг ресурсын өөрчлөлтийг хийгээд тэрнийхээ өөрчлөлтийг нэг хэсгээ харах юм бол хамгийн сүүлийн review хэсэг дээр харагддаг байгаа. Ийм changes-эд орох чинь шүү гэдэг. Энэ маань болохоор яг Git-ийн дэвтэ төстэй гэсэн үг. Одоо байгаа нь өөрчлөлт нь modify хийгдэх чинь ийм байх шүү гэдэг. За энэ дээр болохоор зөвхөн ганцхан утга солисон болохоор нэгэн modify харагддаг. Хэдүүлээ буцаж аваад дахиад micro гэдгийг солио үзчихээ. Тэгэх юм бол 2 3 өөрчлөлт орох хэрэгтэй баг. За одоо юу маань тооцоолж тэ дефе харах чинь эсвэл ямар changes орох чинь гэдэг. За энэ дээр болохоор EC2 маань унтраа шинээр хасах хэрэгтэй гэсэн үг те макрогийн сольж байгаа учраас. За тэрнтэй холбоотойгоор аларм маань бас солигдчих чинь SNS topic 3 юм болцсон байна. Яг бол EC2 маань унтраа тассан гол ондоо болчин тэр нь спугийн аларм дээр орж ирж байгаа гэсэн. Тэ харуул ийм өөрчлөлт байх нэ гэд хараад execute дарах юм бол ажиллана гэсэн үг энэ өөрчлөлтийг. За ингээд өнөөдрийн лаборатори манд туслаа.